Сайн мэцгаана үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Бэм гараг болсон байна. Баазар та бүхэнд 10 дахь улирлын 24 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Голомт банк, Алтан ивент тэтгэгчээр PC Mall бидэнтэй хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Студид уламжлалч ёсоор Баазрыг хүрэхээр амгалан болор тулга Нямбаяр хулан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бид ажиллаж байна. За орой мэндийг хүргэе. Орой мэндийг. За энэ 7 хоногт тэгээ плей-оффын дүр зураглал илүү тодорхой болох тийшээгээ хандж чинь дээрээс нь бас 12 шүгэл дургарсан. Зодон боллоо. Баазар бол тийм их ороогүй. Гэхдээ хоёрт нэмэлт цагийг сонгосон гой тоглолтууд зөндөө байлаа. Тэгээд өнөөдрийн онцлог тоглолтоор Баазар эхлүүлцгээе. Энэ бол OKC Houston Rockets-ийн талбайд зочилсан байгаа. За тэгээ Houston-ийн хувьд плей-офф ирэхээ баталгаажуулчихсан. За ер нь баг энэ 2 дугаар байраач баг баталгаатай болгоод ирчихэж шиг байна. За тэгээд дөрнөд бүсийн 2 дугаар байранд зүгээр ч нэг залраагүй маа гэдгээ нотлсон тоглолт нь л өнөөдрийн тоглолт байж юу гэж харж байна. Тэгээд тоглолтын эхнээс эхлээл ерөөсө контролдод явуулсан тий. Тий, ер нь тэгээд OKC ч нөгөө нэгээр гарах нь тодорхой болцсон. Тийм болохоор би зүгээр яг нэг талаасаа харахад нэг тийм амар хүчилжсэнгүү л гэж бодлоо. Гэтэ яг Houston-ыг энэгээр нөгөө муу гэдэг байгаа үг бол биш. Зүгээр өрнөдийн ийм амар хөрсөлтөнд донд 2 дугаар байранд энэ болтол яваад байна гэдэг чинь зүгээр нэг багийн чадах юм биш шүү дээ. Тэгэлгүй байх. Хамгийн сүүлд хаартантай байхдаа л 50% хүрж исэн. Тэрнээс хойш 50% битгий плей-оффч талбайн давуу тал авна гэдэг ч энэ багийн хувьд боломжгүй мэт. Одоо саяхан шүү дээ баг 2-3 жилийн өмнө л хамгийн олон дараас хожигдсон баг мал болж ийлээ шүү дээ. Тэгсэн. За 20 өрөөдс онон зурдаг 3 дугаар үеийн хэсгээс эхлээд нэг 90 жоохон ойртож эхэлсэн. Чүд ойртсон. Тэгээд буцаад алдсан да. Тэгээ яг энэ дээр Шейн нөгөө нэг 20-с дэш өнө авсан тоглолтын тоо чинь бүр 70 гараа явчлаа. Дараалж авсан. Тэгсэн. Тэгээ Жорданыг эвдчихлээ өнөөдөр. Ийм юм өмнө лигийн түүхэнд байгаагүй гэсэн үг тэгэхээр. Жаахан ч бол онцгой үйлрэл явж байна л да тэгшээ. За ингээд нэг 10 руу ойртоод исэн тэгээд буцаад ингээд дууссан да. Өнөөдөр Хьюстонээс бас хэн байгаагүй шүү дээ. 16 дахь техник аваад Brooks, Dylan Brooks аваад. Тэгээ нэг тоглолт өндсөн. Тэгээ энэ тоглолт дээр самбарт маш их зөрүү гарсан байна лээ. Тэгээд Шингүүн Грин 2 нийлээд 30-30-аас дээш өнө авсан. Гринийг 30-аас дээш өнө авсан үед Rockets хожигдож үзээгүй гэдэг маш сайн үзүүлэлт байна. Тэгээд OKC-ийн хувьд энэ тоглолтын дараа бол 2 рекордыг тогтоох боломжтой байсан. За нэг үлрэлт 50-аас дээш 50 тоглолтод 10-аас дээш онооны зөрүүтэй хоцсон гэсэн түүх рекордыг эвдэх ёстой байсан ч гэсэн өнөөдөр бол ингээд хожигдол хүлээлээ. За гэхдээ энэ баг бас нэгэн супер дэд амжилтыг үзүүлсэн. Энэ бол түүхэндээ эсрэг бүхсийн багийнхаа эсрэг хамгийн олон хожил авсан гэсэн. Ганцхан хожигдсон Cleveland-д л хожигдсон. Бусад бүх дорнодын багуудыг удирдал таарахтаа бүгдийг хоцсон. Одоо дахиад дорнодын баг өрсөлдөгч үлдээгүй байсан. Үлдээгүй. Дандаа өрнөдийн багуудтай таарах. Босныг хожигдсон байна. Тий, Босныг 2 нухаа хийцсэн гэсэн үг. За тэгээ Warriors-ийн амжилт бол нөгөө аимшигтай жилд 27-3 байсан байгаа байхгүй. Тэгээ Данс нөгөө Новицкигийн MVP авдаг ихний шнээс мултардаг жил бас 66-16 гэж дуусчихсан санагдаж байна. 67-15 ч үлээ. Тэгэхэд эсрэг бүсийнхаа багийн эсрэг 27-3 гэсэн амжилттай тоглож ирсэн юм байна. Одоо нэг тоглолт үлдсэн тэрэндээ хожигдсон ч гэсэн 28-2 болох юм шүү дээ. Тий. Энд гэхдээ хуваар нь одоо ингэж бодохоор 29 болчиход байна. 29 ч одоо 30 байх хэрэгтэй тий. Үлдээгүй гэхэлэр тийм ээ. Тэгэхээр энэ бол лигийн түүхэнд өмнө огт байгаагүй амжилтыг ингээд тэдний хувьд бол гаргачлаа. Тэгээд хамгийн бидний анхаарч харах хэрэгтэй юм эсрэг бүсийн багийн эсрэг яагаад энэ амжилтыг онцолж байгаа гэхээр аялын тоглолтоор илүү сайн тоглож байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгэхээр финалд гарч ирлээ гэж бодоход ер нь өөрийн талбай эсрэг багийн талбай хамаагүй сайн тоглохоор л харагдаж байна. Аюултай л юм. Өнгөрсөн 7 хоногт Босныг бас яг ингэж ярьж байсан шүү дээ. Өнөд бүсийн багуудын эсрэг хамгийн сайн тоглосон байна гэх. Тэгэхээр OKC Босс хоёрыг бид финалд харна гэж ярьж байгаа. Тэгэхээр талбайн даваа талгуул цуврал болох юм байна тийм. Би энийхээ талбайгаас 3-3 хожилж авч магадгүй гэсэн үг. Тэгээ яг Шээс сэтгүүлчид асуусан л хэлээ л дээ. Одоо энэ үйлрэл маш олон рекордуудыг OKC тогтоож байгаа шүү дээ. Тэгээд энэ рекордуудын тухай асуухаар бидний зорилго бол энэ Шээ илүү холыг харж байгаа гэдгээ ер нь Шээ бол илэрхийлээд яваад байна. За OKC холыг харах зүгээр үү? Зүгээр шүү дээ. Зөв шүү дээ. Зөв зорилгоо тэнд тавьчаад энэ нь яг
Урдлын деталь ажлуудаа л хийж явах хэрэгтэй л тийм. Тоглолт болгоноор хараад. Тоглолт болгоно хараад. Одоо Бүгд тэгээд зорилгоо тийг тавьж байгаа л үү. Одоо тэгээд Тийм шүү дээ. Бүх баг л удирлыг цом бодож байгаа шүү дээ. 6 сард тэнд тоглоно гэдгээ. Гэхдээ бүх багт тийм боломж байхгүй шүү. байхгүй. Тэгэхээр Хьюстон ч гэсэн бас тийм төлөвлөгөөтэй л байгаа. Тийм шүү дээ. Одоо ер нь энэ өрөнд орондын эхний дөрөвт яваа багууд бүгдээрээ л 6 сард тоглоод байж байсан л гэж бодож байгаа шүү дээ. За тэрний араас байгаа багууд нь яг хуу боломж хэцүү гэдгээ өөрсдөө ч мэдчихэл байгаа баг. OKC Rockets хоёрыг тэгээ бид нар яг нөгөө туршлага талаас нь жоохон доттон үнэлээд байдаг шүү дээ. Та гурав. Та гурав гэдэг. Тийм та гурав. За өргөжлүүлээд бүгдээрээ Minnesota болон Denver Nuggets гэсэн энэ 7 хоногийн хамгийн онцлог Ер тоглолтыг нь баг энэ үлрэлийн ихч байж магадгүй шүү. та минь харцгаая. 2 цаг сонгосон тийм. Энэ тоглолтыг тайлбарсан. Тайлбарт өглөө 10 биш ээ 8-д эхэлсэн тоглолт. Биш ээ 9 юм шүү. 10-д эхэлсэн тоглолт. 2 хүртэл. 1:20 гэж яхад дууссан шүү дээ. 3 цаг 20 минут үргэлжилсэн баг. Ямарсан хүүгээ бэлтгэлд нь хөрөжчихчээд ирсэн чинь дуусаагүй шүү. Энэ бол хамгийн урт тоглолт болсон баг шүү тийм. Тийм баг. Тэгээд челленжтэй, завсралгуудтай. Плей-оффт энэ хоёр ч өнгөрсөн жил очиад харсан хоёр шүү дээ. Тэгээ Тэгээд плей-оффын сүүлийн хоёр тоглолтоос хойш гэдэг чинь 6 тоглолт хожиж чадаагүй байсан. Тэгээд Денверийн хувьд бол үнэхээр хожихыг хүссэн нь мэдрэгдчихсэн. Гэхдээ Йокичийг сонссон үед Денвер юу хэцүү гэдгийг их л харж байна. Тэр баг өнөө өглөөний тоглолтын дээр ч харагдлаа. Харагдлаа. Йокич талбайд байхгүй бол Денвер ерөөсөө ямар ч багт хожигдож магадгүй юм байна гэдэг юм. Тэр л Денверийн асуудал даа. Энэ тэгээд Миннесотад бол дуусгачаар 2 удаагийн боломж гарсан шүү дээ. Өнөөдөр зөндөө Тэ. Тэрийг ашиглаж чадаагүй. За одоо энэ эхний нэмэлт цаг дээр ингээл 6 оноос алдчихж байгаа энэ дээр жишээ. Тэгэхэд Аарон Горд аваачаад 2-3-аас хийж өгөөд ойртуулад. За тэгээ Йокич ингэж тэнцүүлээд. За гэтээ энэ чинь 7 секунд дутуу байгаад байгаа. Энэ тэгээд би уг нь бодоол гэсэн тайлбар дээр чилсэн. Эхний бөмбөгийг Антони Эдвардс авахгүй гэж болтгоо харин таа. Зүгээр өөр хүн эзэмшиж жагаад тэндээс Антони Эдвардс руу дамжуулалт өгж давхар хамгаалтаас өмнө товтлж болтгоо багт. Заавал Антони Эдвардс бөмбөг авч ирснээр ингээд давхар эрэнгүүт нь хүчээд байгаа байхгүй. Тэгээ Эдвардс тоглолтын 1-р үйл гэхээс тэрнээс хойш ялангуяа энэ сүүлийн хагас бол үнэхээр зогсоогдчихгүй байсан. Тоглож чаддаг л хөөлээ. За тэгээ Аарон Гордон уг нь яг хэрэгтэй мөчүүдэд чухал оноотой авчирсан. За ингээ баг ер нь дуусчудаа л гэжсэн шүү дээ. Энэ дээр Одоо энд одоо жишээ нь маш олон юм болох боломжтой байхгүй. Довтлогүй бөмбөө бариад цугтааж болно. тийм. Энд алдаа хийж болно. Алдаа гарах хэрэг байсан шүү дээ. Тийм. Тэгээд энд алдаа гаргахгүй гэж байна. Тий. Өөр шийдвэрч байна. Тийм. Энэ ч одоо би бол Facebook-ыг бол өмөрмөр юм. Яа тэгвэл Та сая камераас хөвөд шал өөр юм ярьжсэн. тэр юу бол өнцөг бол юу л да. Одоо миний өмөрөх гэдэг онц нь өөр өнцөг. Яг бол Facebook одоо хамгийн бага цалиг л авч шүү дээ. Тийм тийм 2 сая долларт бол Цалиндаа хангалттай л багтаа тоглож өгч шүү дээ. Тэрнээс л яг харин тэр эцсийн бүшд ойлоо нэмбэ ярьжсэн шүү дээ. Суулгах нь дасгалж удах шиг л асуудал шүү дээ. Тийм үстэй. ер нь бол бас. Тэ. Эцсийн бүшдэл байхгүй л байлгал та. Facebook-ээс суулгачлаа тэгээд болооч. Тэгэхээр тоглолтын дунд бол тэгээд тусаалал явж байгаа. Тэр үг нь наад үг чинь ингээд яг та айгүй илгээр хэлээд байгаа. Орчуулах юм бол Westbrook угаасаа юм жоохон толгой муутай шийдвэр гаргах муутай гэж хэлээд байна уу те. Тэрийг одоо бид нар олон жил харлаа шүү дээ. Харцсан юм чи яа юм бэ? Байсан баг болгон дээр нь. Тий, баг болгон дээр тийм болцсон юм чи одоо бид нар одоо тэрийг Гэтэ энэ дээр бас тэр Браунны дамжуулт өгдөг ер нь хэрэг. Браун яг тэр чи суул хэмжээтэй хийчихэл гэж бодоод өгөх юм шүү дээ. Тийм л дээ хинч Сул байсан. сул Нэг хэмжээ. эсрэг 2 Тий. хамгаалагч нь ухарж явж байгаа. Загсан үгүй дөрөв шүү дээ үгүйс. Хоёулаа нүрээрээ хартсан хамгаалагч нь ухарсан байгаа нөхцөлд. Нэг хамгаалагч хоёулаа гарсан тохиол хоорондоо дамжуулаад довтолдог шүү дээ. Үгүйс тэр одоо баг хүүхдэр шийдэж байгаа. Энд чинь зөөр бэлтгэлтэй нөгөө 8 8 юм шүү дээ. Тий. Алдныг шилж мэдэхгүй шүү дээ. Брауны бол буруу байхгүй. Facebook ч гэсэн цацалтай хийж байгаа. Яг энэ дэр шийдвэр гаргалтыг энэ дэр одоо яг буруутай үнэхээр хай гэвэл би бол Facebook гэж бодохгүй би дасаж болно шүү гэж бодож байна. Facebook авчлаа. Суулгачлаа. Гэхдээ момент нэгтэй тэгж таараагүй л дээ. Энэ чинь бужигч явж байгаа бол дасарт гараад ирчихсэн. Гэхдээ уг нь харин тэрэн дээр тэгээ за яг довтлоод алдчихдаг юм а гэхэд алдаа гаргачихасаа гэж тайлбар дээрээ ч хэлээд байсан шүү дээ. Алдаа гаргачихгүй юм бах та гэд. Нэг алдаа гарах хэрэг байгаа. Тийм нэг алдаа гарах хэрэг байгаа гэсэн байхгүй.
Гэтэ дийлэнх тохиолдолд товтлохгүй байхыг л Тэгээ илүү Яг тэр момент бол товтлохгүй байхад хэцүү момент л да бас. Яг нэгэн эсрэг хоёр юм шиг. тусдал момент. Кристен Браун яг бөмбөг аваад залахгүйгээр 2 алхацсан. Залчих юм бол 2 болох гэдэг. Гол төгсөж байгаа. Яг гартал төгсөж. Тэгээ нөгөө яг гартаа аваад Яг эрчэндээ очоод залахгүй аваачаар цацж байгаа юм л да. Тэгэхээр момент гэдгийг бид нар одоо нэг яг Кристен Браун дээр бас энэ тоглолтод нэг тийм өөрөө довтлчмаар үе байсан ч гэсэндээ довтлохгүй байгаадсэн тийм бөмбөг. тэр чинь тэгээ нөгөө Йокичтэй амар холбоотой байна. Тийм. яг энэ талаар бүр яриг бол 2012 онд Russell Westbrook Miami Heat-тэй финалд гарч ирээд бас энэ алдааг маш олон гаргаж ирсэн. Шийдэлтүүд одоо Хэд бол яг хуу залуу байсан. тий залуу байсан гэдээ одоо энэ ирээдүйн гоё болно гэд бид нар одоо тухайд ярьжсэн баг тий. Тэгээ 16 онд MVP авсан Westbrook. 16 л 17 л. 16 аха. Тэрийг даавал томчлаа. Биш ээ 15 16 Стеф 17 юм байна. Тий 17. Тэгэхээр Westbrook-ийг бид нар одоо сүүлийн эдоны драфт Westbrook ч 19 8 онд NC авраг болоод 9 онд орж ирсэн гэсэн үг юм байна. Тийм Тэр биш. ч одоо 10 KD-г нь KD 7, Westbrook 8, Harden 9 юм байна. 15 6 жилдээ тоглож байгаа шүү дээ Westbrook. Westbrook яг тоглолтын эцсийн мөч шийдвэр гаргалт муу байдгийг одоо бид нар харсан учраас би саний нөхцөл байдлаар нэг актер гайхгүй байна. А гэхдээ Дэнүрд одоо хамгийн бага цалингаар ингэж сэлгээ байхгүй тий. Дэнүрийн сэлгээ бол одоо бид нар нодлон ярьжсэн. Энэ жил чивэр байгаа тэр Westbrook ингэж тусалж байгаа тэр бол би бол Westbrook-ыг одоо буруудаг гэж бол би харахгүй байна. яг тэр нэг процесс нь бол угаасаа хүн болгон шоолгоор юм болчихж байгаа юм л. Тэгээ би ч гэсэн яг богийнхаа санал нэг зүгээр би бол Westbrook-ыг за хийдгээ хийцэн шүү дээ л гэж бодсон. Одоо ер нь бол дөр жоох муухагаар хэлэхэд 2 сая долларын цалин авч байгаа Westbrook ер нь бол сэлгийнх нь хамгийн гол хүн болцсон тоглож байгаа. Тэр моментууд дээр л нэг шийдвэр гаргалтын жоохон алдаатай юмуд гараад байгаа болохоос ш. 50 саяын цалин авж байгаа Bradley Beal өнөөдөр жишээ нь яаж тоглох гэхээр нэг оногтол дуусчихсан. Яг зөв яг энэ жишээн дээр нодлон Lakers төсөн тий. Lakers бол 40 саяг авдаг гэсэн. Тий. 40 саяын цалин авж байгаа тоглогчоос ийм үйлдэл гаргаад байхад бол 100 Шүүмжлэн хэрэгтэй. Энэ чинь багийн одоо хамгийн гол тоглогч гэдэг хамгийн цалингаа Хамгийн гол 3-ын нэг нь гэсэн үг шүү дээ. Тэгээд яг чинь ингэ тоглож байхад бол бөө шүүмж ирэх нь бол зөв. 2 сая долларын одоо хамгийн бага цалинтай багтаа ингэ хэрэг болж байгаа тохиолдолд Facebook шүүмжлэх шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд сүүлд бол тэр хамгаалах гал хичээгэл үсэрч байгаа шүү дээ. Тэр үнэ тийм үү? Эйгүү шийдвэрлэх гээл алдаалах гал үсэрч. Ер нь тэр тэгэл нөгөө нэг тийрцэн үнээл тайнаг ингээл үргэлжлүүлж байгаа. Би ямар ч зогсоох ёстой л гэсэн бодол давсаж байгаа байхгүй юу? Тайнаг сайхан биш үү? Тийм үү? Тэрийгээ цацчаад хамгаалал ингээд үсэрч. довтлогооны паник нь эргээд хамгаалтан дээр тэгэл контролгүй болгоол аваачаал тэр алдааг. Ямар ч хожих гэж хичээлээ тэгээ шаавс хоцсон үл тээ. Гэтэ ер нь бол яг сагсангийн хичээл дээр ч гэсэн заадаг те. 3-аас шидэж байгаанд хоцорсон бол хизээч үсэрч очихгүй гараа өргөд очих гэдэг хичээл өгдөг шүү дээ. Тэгээ яг өсрэл тесрэлтэндээ найдаа тоглож сурцсан юм бол тэр өсрэнтэй. Энэ дээр ингээд нэстэй болчихж байгаа. Паниктж байгаа байхгүй. Ирнэ боддгоо л байна. Лекс ч гэсэн тэр Джексейс одоо тэр Стефер одоо яаж ч үсрээд байгаа юм те. Тэр энгийн хичээлээ сайн хийх хэрэгтэй шүү дээ бас те. За тэгээ одоогийн хүслэгтийн 3-т явж байгаа илүү Дэнүр чинь энэ Дэнүрийг Westbrook руу байхгүйгээр ерөөсөө төсөөл шүү. Байхгүй Байхгүй шүү. Удирдлын ихэнд бол сэлгээнийх нь оноо авалт маш муу байсан. Расэрэ чал өөр болж байгаа. Гэхдээ гол нь за одоо ингээд сүүлийн 6 тоглолт дараалаад Миннесотаг огт хожиж чадахгүй байна те. Яг яагаад чадахгүй байгаа юм бэ? Яг юу чинь эхний хоёрыг авчаад дундлын 3 дээр дарааж хожигдсон шүү дээ. Миннесота ч Дэнүрт. Тэгчээд сүүлийн хоёроо авсан шүү дээ. Энэ зүгээр Дэнүрийн би нэг одоо миний бодол шүү дээ. Нэг юм игээд хэлээ. Одоо энэ било хоолны нөхдүүд их байгаа байхгүй Дэнүр тэр. LPG, Aaron Gordon гэдэг. Тэрс ягаад Дэнүрийн сэлгээ муу тоглоод байна гэж Йокич суусан үед эдгээр чи било хоолны тоглогч нар байхгүй. Тэгээ Йокич авиж пасс нөгдөг. Жамал Мурэ пасс нөгдөг. Тийм тоглогч чинь тэр нь байхгүй болгож нөр хоол нь орж ихгүй байдаг шүү дээ. Билээ юм. Тийм үү? Аманд нь чихрийн задлаад чихрийн задлаж хүн байхгүй болчиход байна. Тухтай үед нь нөхгүй болохоор нөгөө төл нь өөртөө нөгөө айсо тоглож могож хуурж гаргаж чадахгүй л байна л да. Тоглоо ингэж эхлүүлдэг хүмүүс биш байхгүй дээ. Дандаа зүгээр нэг гүйцэтгэдэг төгсөгдөг хүмүүс. Тийм учраас Дэнүрийн сэлгээ муу байгаа юм аа. Тэгээд Брус Браун гэдэг тоглогч авраг болоход юу хийдэг байсан бэ гэвэл тоглоо эхлүүлчихдэг байсан байхгүй юу? Одоо Facebook хийжээд ирээд тэрийг бас хийж байна. Гэхдээ Facebook Брус Браун шиг хийнэ гэдэг бас хэцүү. Жамал Мөрэ ч гэсэн одоо жил бол муудаад байна тий. Бэртли болмоос шүү дээ Жамал. Тэгээд ингээд Дэнүрийн ажил унаад байгаа байхгүй яг бодит байдал дээр. А гэхдээ LPG Aaron Gordon хоёрт давуу тал байгаа. Хоёул нуруулаг. Тий. Хамгаалтанд хоёулаа сайн. Тэгээд тоглоо эхлүүлдэг учраас ингээд
бүх юм Йокич нуруунд дээр ялангуяа довтлохоо. Тэгээ яг энэ тоглолт таардгүй багууд ингээл бүх шилдэг багуудад байдаг шүү дээ. Бостонгоор ярихаар та амар инээдэг. Дэнер болохоор тэгэхгүй л байна л дээ. Миннесотог ерөөсө барахгүй шүү дээ 6 гэдэг чинь. Тийм. Тэгэхээр ер нь энэ тоглолт таардгүй багууд, хэмнэлэн таардгүй ч юм ямар нэг юмар ерөөсө болдгүй багууд гэж байдаг. Тэгээд Миннесото бол ямар ч ингэ хожоо сурцсан л юм байна. Дэнер Сурцсан. За тэгээд Йокичийн 7 хоногт онцгороод нөгөө нэг MVP-гийн өрсөлдөөний чуулган ширүүн болгосон. Тэгээд шалтгаан нь бидэнд яг одоо харагдаж байна. Миннесотагийн эсрэг рекорд хийсэн. Ийм амжилтыг нь үгүй хийсэн болохоор л Тэгээ одоо ингээд MVP авахгүй болчихлоо шүү дээ. тэгтээ нэг аимшигтай юм байна. Одоо тэр хамгийн доор байгаа. Йокич 50-аас дээш нь авсан бол баг нь хожигдгүү. Энэ бүр хамгийн өргөдөлтөй статистик наа. 4 удаа хожигдсан баг. Тэгээ энийг би зүгээр ингэж уншаад байдсан шүү дээ. Үнэхээр өгөөд идэг нөгөөдөл нь хийхээ болонгууд манай авраг дайрдаг. Тэгдэг. Оноогоо авч залгуулж явсаар байгаад авчирдаг. Тэгээд сүүлдээ яач уу ганцаардаж байгаа байхгүй. Тэгээ нэг үйлрэлд энэ 60 20 20 зүгээр тус тустай гэж ойлгохоор үзэх шүү дээ. 60 оноотой тоглолт. За 20 самбартай тоглолт. 20 ассисттай тоглолтыг тэгээ одоо 3 өөр тоглолт байх нь шүү дээ. Ийм нэг зүйлийг нэг үйлрэлд хийсэн түүхэнд 2 дахь тоглолт. Тэр 30-20 дээр хожлоо. Хоцсон баг. Уг нь 30 оноо 20 самбар 20 түүхэнд ганц трипл даа. Түүхэнд 3хан трипл даа бол амар л байгаа юм л. Гэтэ MVP авахгүй гэхэлэр бас. Хамгийн олон трипл дабл хийсэн төвийн тоглогч одоо 161 болчихоо да 162 болчихоо. 162 байсан баха. Тэгсэн чинь лигийн бусад түүхэнд бүх төвийн тоглогчдын хийсэн трипл даблийн тоо нийлээд 161 байл шүү дээ. Йокич бас нэгээр дутуу. Йокич одоо өөрөө систем л дээ. Тэгээд энэ тоглолтын дээр одоо Миннесотагийнхнаас илүү олон торгуулийн шийдэлд оруулсан байгаа байхгүй Йокич. Бүтэн багаас илүү. Тэгэхээр энийг яг одоо нөгөө нэг шүүмжил гараад хэдэж та тэр шэймэй дээр ер нь нэг ур чадвартай хаардан мардан дээр ч яригддаг байсан те. Шүүгчнэр энэний талд ингээл амархан алдааг нь үлээгээд байна. Нөгөө талаас харахаар энэ үнднийг чинь алдаал гарахгүй бол зогсоож дийлэхгүй биш. Яг үнэндээ. Тэгээ өнөөдрийн тоглолтын дээр ч гэсэндээ Йокич суусан үед бол багийнх нь оноог нь явуулж чадахгүй. 7 минутанд 5 оноо. 7 минутанд 4 оноо авсан. 4 оноо. Харин тийм. Энэ тоглолтын дээр ч харагдсан шүү дээ. Тэр 2 дугаар үеийн эхний үе тэгж илүү дуусчаад 2 дугаар үеийн эхний 6 минут Йокич сэлгээнд сууж яхад баг нь бас хэдхэн оноо авсан байхгүй. Та Йокич байсан бол баяхандаа гомдох уу? Гэхдээ одоо гомдоод явах дээ тий. Өнөөдөр ч нэлээд стрессцэн суужсан байхгүй. Тийм. Баяхандаа юм тайлбарлаад нөгөөд нь ойлгож байгаа ч юм уу гүү ч юм уу тий. Одоо тэгээд пило олны нөхдүүд одоо жоохон төвшөө ахмаар шүү дээ. Одоо энэ бас төвшөө ахихаас өнгөрсөн бах уу? Одоо Жамал хизээ орж ирэх юм эртлээсээ. Одоо төгч байгаа хог нь өнөөдөр баг тоглож ухааны юм яригдчихсэн шүү. Тийм. Жамал одоо өгүүлэгдэж байна одоо. Йокич одоо ингэж плей-офф руу орж ирвэл тэгээд бензин дуусна. хэцүү шүү дээ. Тэгээ яж хат одоо энэ 3 6 дээр байгаагаараа таарчвал дахиад Миннесотатойгоо таарна шүү. Тэгээд Голден Стейт 5 ороод өстэй. Тий. 5 руу. Тэгэхээр хэцүү болчихсон. За Денвер Нагатсын хувьд ингээд хэтэрхий их Йокичээс хамааралтай байна гэдэг дүгнэлтийг хийгээд энэ хэсгээ өндөрлүүлээ. Үргэлжлүүлээд бүгдээрээ Warriors болон Mavs-ийн талаар ярилцъя. За тэгээд Mavs-ийн хувьд дасгалжуулагчаа хааснаас хойш 4 дахь тоглолтод байсан уу? Тийм баг. Энэ дасгалжуулагчийн харагдаж шууд за ирсэн. Талбай дээр ч зогсоох хүн ховор юм байна. Үйлдэлүүдийг нь зогсоох хязгаарлах хүн. Одоо бүр Томоожуулахгүй аргаа ядаад сүүлдээ сая $75,000 хорлоо шүү дээ. 2 удаа юм үйлдэл гаргахаа. Эхний удаад нь сануулсан. Тэгсэн чинь эн чи одоо эхнийхэн шүү дээ. Тий. Warriors-ийн сэлгэрөө бууддаг тий. Тэн дээр. Тэгсэн чи Буу томроод байгаа байхгүй. Гарбуу сүүлдээ шотхом ам болчихсон тий. Болтгоо байл шүү дээ. Тэгээд солиороод хэлж байгаа. Гэтэ за уучлаарай би ингэж асууж болохгүй л ах. Гэтэ тийм буруу юм яг юу байгааг нь би бол Энэ одоо Монгол сэтгүүгээр бол ойлгохгүй байхгүй. Америкт галт зэвсэг хуулиар зөвшөөрдөг бүх иргэнд. Тэгэхээр тийм одоо гудамжинд хүн буудаж байгаа хэрэгүүд маш их гардаг. Тэн дуртай. Тэгээ өсвөр насныхан MBA-г маш их үзэж байгаа. Одоо Монголд бол үлгэр дуурайл талаас нь зөвшөөрөхгүй байгаа. Буудна гэдэг юм нэг буруу юм биш гэдгийг ингээд зурцалж нэг суудах байгаа. Монголчуудын хувьд бол одоо нэг сүртэй биш юм шиг харагдаж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр манай иргэд ойлгохгүй шүү дээ. Буу эзэмших ирэхгүй. Бид нарт өдөрт гудамжинд буун дуу хийж гардаг улс шүү дээ. Америк буу эзэмших зөвшөөрлийн өгчөөд энэ үйлдэл Энэ амны гол буруу төрөний Ямбаг хэлдэг чи үлгэр дуурайл байхгүй. Тийм, үлгэр Ингэж болохгүй байхгүй. Энэ ч одоо дэлхийд даяар үзэж штэ. Америк даяар үзэж байна тийм үстэй. Ялангуяа хүүхд залуучууд үзэж байна. Тэгэхэд ингэж бууны үйлдэл харуулж байгаа нөр буруу. Тэгж лайв дээр буу мото өөрөө балдсан штэ яачаад. Тийм. Тэр нь одоо тоглоом буу байсан ч гэсэн тэр буу бол буу байхгүй.
За тэгээ жааг бас шалгах юм гэсэн. Шалгаж байгаад эхний удаа сануулсан яриа. Тэгчээд өнөөдөр өчтөр шүн гарсан мэдээлэлээр 75,000 доллар торгоцсон байл. 2 удаа ийм үйлдэл гаргачлаа юу. Гэхдээ яг нөгөө хүн болгоно нэг юм өөр темперамент, зан байдлын онцлог янз бүрийн юмтай л байна л да. За тэгээд нэг юм яг иймэрхүү юмнууд бол жаа үнэхээр тэгж буруу үлгэр дүүрэл болгох гэж хийдэггүй л баг л та. Зүгээр өссөн орчиндөө нөгөө нэг байнгыгээс сурцсан ч юм уу. Тэгээ нэг юм сэтгэл хөдлөх нэг хийждэг л баг. Тэгээ аав чи хөөрөгдөл юм шиг байна. Тийм үү. Тэгээ яг тэр нэг юм хайч чадахгүй л ингээл яваад байгаа юм санагдаад идэв штэ надад бол. За ингээд жам урант ямар ч тач буруу үлгэр дуурайл үзүүлээд байгаа юм байна. Тэгвэл энэ цаг үеийн нүүр царай болсон. Өнөөдөр ч одоо 37 наснда MVP-ийн өрсөлдөөний 5-1 ирхэм ороод ирлээ. За тэгээд энэ нөгөө Йокич аимшигтай тоглолттой өдөр шүү дээ. Тэр өдөр нь 52 оноо авсан. Тэгээд энэ бас нэг сони рекорд болж байгаа юм билээ. Former MVP буюу лигийн MVP болж исэн тоглогч нар нэг өдөр яг ийм хоёр тоглолтын дээр 50-с дээш нь хоёулаа авч байгаа. Түүхэнд анхны тохиолдол болж байгаа юм болсон юм бэлээ. За тэгээд Тэр жил 2 удаа MVP лөө. Тий. Үлээлээ. 2 л 3 лөө. 2 2 тий. 2 жил дараалж ирсэн дээ. Тий. 15-16. За тэгээд 52 оноо авахдаа 12 холын зай шидэлт оролцсон. 30-аас дээш наснда 40-оос дээш оног 44 удаа авсан байна сте. За тэгээд 37-оос дээш наснда 50-аас дээш оног авж байгаа түүхэнд 3 дахь тоглогч болж байгаа юм байна. Леброныг гүйцсэн тийм юм уу? Нийт тоогоор Леброныг гүйцсэн 15 болсон. 50-аас дээш оноо авсан тоглолтынхаа тоогоор. За тэгээд нэг үлрэлт 4 удаа 12-оос дээш холын зай шидэлт оролцсон. Бид нар ч одоо Коби, Даниэл Маршал хоёрын 12 гэдэг шидэлтийг энэ юу нэвдэгдэхэд хэцүү гэж ярьдаг байсан. 10 гаруй жилийн өмнө бол тий. Тэгсэн чинь одоо энэ хүн чинь зөвхөн нэг үлрэлт 4 удаа тэрийг хийгээд шүү дээ. Авар төрсөн шидэгч шүү дээ. Ер нь тэгээд NBA-гээ 75, 76 одоо хэдэн жил болчихлоо түүхэнд байгааг бол 77 дахь шид рүү орж байна. Тэр үстэй. Одоо байга түүхэнд Ийм шидэгч байхгүй байхгүй. Тэгтээ цаашдаа бол гарах боломжтой тий. Тий, цаашдаа бид нар юу болох Ми тааж хэлж мэдэхгүй. Угаасаа өөрийнх нь нөлөөгөөр тэгээ бүгд хороос шиддэг болчихлоо шүү. Гэтэ зүгээр үзэж байгаа хүүхдүүд байх юм бол Стеф шиг шидэх гээд байх димэн шүү л гэж нэрнгээсээ. Хүн болгоо Стеф шиг шидэж чадахгүй л дээ. Стефийн шидэлтэй яг харах юм бол яг юм тогтсон техник баг байдаггүй шүү дээ. Байрал Их мэдрэмжээр шидчихдэг шүү дээ. Ингээд нэг юм заримдаа гарын кийсч гардаггүй шахуу явчихдаг тий. байгалаа яваас л та. Байглаа яваас амар өндөр мэдрэмжтэй. Механик биш байгаа үстэй яг юм. Клей бол яг юм текстбук шидэлтэй байхгүй яг ингээд механик шидэлтэй. Тэгтээ дээр нь бас тэр чинь маш олон удаагийн бэлтгэл сургуульд тий. байна л та. Багасаа. Хувцас салах өрөөргөө орохын өмнө шидээд орсон байсан шүү дээ. Бүр тэр хоолоос. Ийм л байна. За тэгээд үргэлжлүүлээд бүгдээрээ Memphis-ийн талаар өнгөрсөн 7 хоног ярьсан. Гэтэ өнөөдөр дэлгэрүүлээд ярилцах ёстой болж таарлаа. Тэгээд Жам Орантаас болоод Memphis-ийн тасгалжуулагч халагдсан юм биш үү дээ. Ер нь одоо тийм л дүгнэлтэнд хүрэхээр болж байгаа Харин юм. нөхчөрхөө болсон. Тэгээд хамгийн гол зүйл Морант үлрэлийн эхэнд өөрөө нэг оноо авахгүй. Одоо энэ жилийн дундаж оноо нь баг карьерийн хамгийн доод оноо байгаа хаа. 20 үрж байгаа мөг 20 орчим л оноо. 20 шүргэл байж байгаа. Тэнгүүд тэр юутай холбоотой вэ гэхээр дасгалжуулагч Тайлер Дженкинс улирлын өмнө багийн эзэдийн тэр энэ тоглогчдоос ч байсан гэдэг туслахуудаас нь хүмүүс солигдсон. Тэгээ Морантын хамгийн дотн байсан туслах дасгалжуулагчийг нь халдсан юм байлээ. Баг нь. Тэгээд улмаар ер нь бол асуудал үүсч эхэлсэн. Тэгээд дээр нь Тайлер Дженкинс товтлооны системээ өөрчилсөн энэ жил. Жаагүүгээр хождог болгоно. Тийм. Жаагүүгээр илүү олон тоглогч ашиглаж хождог болгоно гэдэг. Тэгээд тэр нь уг нь хэрэгжээд хоёрт яваад байлаа шүү дээ баг. Тэгэнгүүт Desmond Bane-ийн тоглолт бас унсан. Тэр бас энэ систем солигдсонтой холбоотой гэж дүгнэж байгаа юм байлээ. Тэгэнгүүт ер нь бол Jaren Jackson, Desmond Bane, Ja Morant гэсэн гурван лидер тоглогчийн нөгөө довтлоонд оролцоо зүгээр бусад үүргийн тоглогчтойгоо баг адилхан юм шиг хэмжээнд очиод ирчингүүд энэ гурванд урууцч эхэлсэн. Ингээд ер нь бол хамгийн гол тасгалжуулагчаа ер нь явуулъя гэдэг шалтгаан болж шахалт үзүүлэх хэмжээнд байсан Ja Morant гэж ярьж байгаа юм байна. Тэгээ яг энэ ярианаас бол ингээд би зүгээр дүгнэж байгаа байхгүй юу? Тайлер Дженкинс багийг хожуулж чадчихсан. Гэтэ нэг юм системтэй сагсан муу тоглохыг хичээж ирсэн байна. Тэгтэл тэрэн дээр одууд нь дургуутсан. Одууд дургуутсаар юу хөндөгдөх вэ гэхээр нөгөө багийн ард тэдэрт том гэрээнүүд цалингууд яригдж байгаа. Эднэрийнхээ статыг ингэж хадгалж за багийн ирээдүгөө дахиад ярих юм бол аль нэг нь явуулна солилцооны амын цонхон дээр гаргана гэд зөндөө юм яригдэн штэ. Тэгээ жерси борлуулалт юу гэдэг юм.
тэд нар хөндөгдөд эхэлсэн. Баг тэгээд яг энэ бүрэлдэхүүнээр бол авраг авна гэж итгэхгүй л гэсэн үг. Тийм. Тийм учраас ирээдүйд нэг 2-3 жил дотор ямар нэгэн том солилцоог Desmond Bain одоо энэ гурыг задлана. Хин нэг нь явуулахад энэ гурав стат нь маш өндөр байж ах хэвээр. А бусдын стат бол нэг тийм чухал биш, багийн амжилт тийм чухал биш гэдэг ийм шийдвэр хурцуудад гэж би зүгээр яг сая бол бодож байна. Асгалжуулагчийн зүгээс бодохоор тэгтээ айгүй хэцүү үйлдэл байгаа сте. Жаа амар эмзэг штэ. Долоо гимтдэг. Тэгээ жааг байхгүй тоглож сурах ёстой өстэй. Тэгээ яг тэрэнд нь тохируулаад системээ бий болгочингуурт жаа дасгалжуулагч хоёр тохирохгүй байна гэд тийм учраас дасгалжуулагчийн халчийг явуулж. Тэгэл угаасаа нэгийг сонгоно шүү дээ. энэ лиг чинь супер одуудын лиг юм чинь. Тэгээд дасгалжуулагч гуравтан болж таардаг шүү дээ. Ер нь Энийг өмнө нүг нь ярьж санаад байх юм. Одоо Америкийн мэрэгжлийн дөрвөн лигийн логог харахад л энэ дээр хэн хамгийн гол хүн нэ гэдэг нь харагддаг байхгүй. Одоо NBL бейсболын лиг тэгээд NBA 2 болохоор лого нь тамирчин байгаа шүү дээ. Jerry West байгаа шүү дээ. NBA лого. Тэгэхээр тоглогчоо нэг тавиад байгаа байхгүй. А нөгөөдөл нь болохоор клубын лого гэдэг байхгүй юу? Одоо NFL энтер ч юм ингээд нэг юм арай өөр юм лого байдаг. Тэгэхээр тэнд бол баг нэгт байх хэрэгтэй. тэнч тэгэл угаасаа супер одуудын багаас хаашаа тэгээд өдөртөө даваад явж чадах хэмжээний хүн тэгээд юм биш юм. жааг алдах уу дасгалжуулагчаа алдах уу гэдэг дээр тэгэл Хинд нь их мөнгө өгч байгаа тэрийгэ тордож байгаад ядаж ирээдүйд үнэтэй ассет болгож байгаа зарыг гэдэг юм бизнес хөтөлбөрөнд нь явж байгаа байхгүй. Дасгалжуулагч бол яах вэ? дасгалжуулагч жилийн Хамгийн гол нь Tyler Jenkins байлаа гэхэд өдөрлгүүд нь юу ард нэхлээр яг ингэж тоглоод бид нар авраг авахгүй гэж бодоод байгаа. Тэгээд Tyler Jenkins бол удахгүй шинэ ажилдаа орчих бах. Мундаг гоё саналууд ирэх байх. Тэгээ бидний мэдэхгүй юм зөндөө болж байгаа шүү дээ хөшгөнөр гэж амар их мөнгө эргэлдэж байгаа жилийн хэдэн тэрбум доллар эргэлдэж байгаа урсгал зардал мардал тэрийг яаж нөхөх үү гэл. Тэгээ тийм юм дээр л ер нь иймэрхүү шийдвэрүүд голчилж гарч байгаа баг. Бизнесийн шийдвэртэй. За өргөжлүүлээд бүгдээрээ Lakers болон Warriors-ийн тоглолт руу орцгоо. Энэ үлрэлийн сүүлийн учраа байсан уу? Тэгсэн 3-3 байлуу Lakers. Тэгээ Boston Lakers-ийн араас хамгийн сонирхолтой тоглолтод л оролцдог бүх цаг үеийн тоглолтууд. Тэгээд хамгийн гол нь яагаад тэгэхээр нэг Лукатай, Жимитэй ерөөсө тулаагүй байсан. Өмнөх 3 дээр нь солилцоо болоогүй байх үе тоглолцсон. Тэгээд тоглолт эхлээл LeBron ингэж нэг эвгүй мөрөлдөөд үзэгчдийг сандаргаад амьсан. Гэтэ буцаж орж ирээд асуудалгүй тоглосон. Тэгээ өмнө Лукагүй бол хожсон байсан Lakers-тэй 100 сарын тоглолтоо. Тэгээд бид Лукаг барыг таних шүү дээ. Танихгүй Лука шүү дээ. 3-аас 6 тэг. Тэ? 6 тэг. Тэгээ өөрөө ч хэлсэн байл л. Би үнэхээр муу тоглолчлоо гэдэг. Угаасаа л муу тоглосон л да. Тэгсэн харин нэг нөхөр чи харин алах нэ. Сорс нь. Сорс гэдэг нь өнөөдөр ч гэсэн сайн тоглосон шүү дээ. Ерөн сүйдээ аягүй сайн. Сүүлийн 2 тоглолтын дээр их сайн тоглосон гэж хэлээ. 20 доо 20 доо. Энэ Гээд яг нөгөө хийж идэг. Ривсийн нэг юм шидэлтэй байдаг да Warriors эсрэг. Тэрийг баг буцаагаад хийцэн шидэлт болсон да. Энэ тэгээд тоглолтын төгсгөл рүү жишээ нь иймэрхүү шидэлтүүд амар чухал байдгийг нь харагдаж байгаа. Хортой тий. Амар хор үзүүлдэг тий. Чи төгсгөл рүү ойртож байгаа шүү дээ өгний тоглолт чинь. Редик дасгалжуулагч энэ даалтаг connect-ийг яагаад rotations гаргаж байгаа? Хамгаалтан дээр л бодох шиг байна л да. Гүүдүн гэдэг тоглогчийг одоо Гүүдүн харин арай дээр хамгаалаад байна л да. Connect-ийг бодвол хурдаар ядаж хоцрохгүй ч юм уу. Vanderbilt-ийг хамгаалтаа бодсон юм л Vanderbilt-ийг баг тоглолоод байх. Тэр Vanderbilt нөгөө товтлогоон талтай бас Харин тий. айгүй хэцүү болчиход байгаа. Алийг бодох уу гэдэг дээр балансыг олох хэрэгтэй болчихсон. Тийм. Өөртөө нэг уур төрмөгөөр хой төрмөгөө нэг чинь л доо. Энэ бол Ривсийг баг сэлгэнээс тоглуулж байна дээ. Уул нь тэгвэл гоё харагдаад. Тэгээд connect-ийг ашигламаар За тоглоомоор. энэ дээр уг нь нэлээд дайрсан. Ривс бол эргэж авчирсан шүү дээ. Авчирсан. Тэгээ Брон Ривс хоёр л эргэж авчирсан. Лукагийн тоглолт болохгүй. Гэхдээ нөгөө талд Стеф бүр ихэр супер байсан. Гангарцсан тий. Яг чухал үеүүдэд хийгээд байсан л да. Нэг 7 оноо болгоод буцаал ар болгоод 7 болгоод буцаал ар болгоодсэн. Энд дэр нөгөө Пожемски. За тэгээ энэ хоёр багч нь өнөөдрийн тоглолтын үр дүнгээс хамаарат Warriors өнөөдөр хожсон те тэнүүрийг тэгээд нэгэн хожигдлын зөрүүтэй болцсон байх шүү. Яг гэсэн соцсон. Энэ хоёр плей-оффтоо тааруул тэгээд аль нь илүү юм бэ? Аль нь хожих юм бэ гэж юм. Яг гэсэн. Хэцүү юм Би асуудал. бол Warriors-аас айж байгаа. Хоорондоо эртгэн таарад учраа олчвол дээдлтэйгээ багуудтай их зүгээр байгаа юм л та. Хооронд нь тааруулчмаар Би бол зүгээр Denver Warriors хоёрыг өөр багуудтай тоглолт таардгүй багуудтай тааруулаад эртгэн ядраах бодолтой байна. Түүнээс эхний шатнд ингээд таарчвал эвгүй аюулт. Тэгээд Lakers дээр хэлэхэд за Лука муу байж болно гэж хүн л юм чинь тий. Тэр үед нь тэгээд яагаад
бусад юунуудаа тоглохгүй байна гэдэг дээр юу яж гайхсан ч гэдэг. Яг тайлбарлаас суусан болохоор Далт Кнехтийг өнөөдөр тоглож байгаа байхгүй юу? Өнөөдөр ч Пеликанс эсрэг болохоор. Өдөө болохгүй байгаа нөхцөл бас Кнехт оноо авна шүү дээ. Ядаж тийм үстэй. Тийм. Лука муу тоглосон ч хизээд хүний анхаарал татах тоглогч болохоор бас талбайд суулгах хэцүүлтэй. Плей-офф эхлэх төгсөж байгаа учраас JJ Redick-д ер нь хамгаалтаа сайжруулах гал янз бүрийн хувилбаруудыг туршаад байгаа юм биш үү те. Dalton Knecht ч ер нь муу хамгаалдаг шүү дээ. Ер нь багийн уур амьсгал болж байгаа сул байгаа юм байна. Lakers-аас. LeBron-ы гэмтэл одоо л ер нь би гайгүй мэдэрч ийн гэж хэлсэн байл шүү дээ тоглолтын дараа. Одоо энэс цаашаа гайг бахаа гэсэн мэт. Тэгэхээр одоо тэгээ цаашдаа юу болох юм? Өнөөдөр ямар ч нэг хожиж явах шүү байна. Тэгээ Warriors ч гэсэн өнөөдөр Denver-ийг. Одоо та нарт хоёр тоглоно Lakers. Тэр гоё юм болно. Болохгүй яах вэ? Угаасаа өөр хэцүү баг шүү дээ Lakers. За үргэлжлүүлээд бүгдээрээ Melo-гийн талаар ярилцсанаа. Алдрын танхимын гишүүн болох нэ Melo-гийн хувьд. За өнөөдөр бас Howard нэмэгдэж ах шиг байна. Тийм ээ. White Howard тийм. Тэгээ Melo-гийн хувьд ер нь FIBA-гийн сагсны домог хүн шүү дээ. Олимпийн наадмын 3 удаагийн алт, 1 удаагийн хүрэл, 2006 оны дэлхийн аваргын хүрэл медальтай. Уг нь энд MVP ч байх боломжтой жилүүд байгаа. Тэ. Өөрөө зодоон зохион хийдэг, ер нь дургуй өргөсөн үнийг автобусны гадаа зодохгүй мүлээчдэг тэр тэгээ эхнэр хүүхдээсээ салсан гэдэг шалтгаануудаар яг prime time-удаа тэр нэг MVP-г өрсөлдөнөөс медиагаар хүчээр шахуу гарчдаг байсан болохоос ер нь карьерийнхаа турш LeBron-ыг илүүрхдэг цөөхөн хүмүүсийн нэг шүү. Rookie шагналаа ч гэсэндээ ер нь LeBron алдсан л гэж ярьдаг үстэй. Тэр жилдээ LeBron сайн байсан, Melo ч амар байсан. Зүгээр яг хоорондын тоглолтоор бол баг Melo-гийн харьцаа илүү байгаа хаа. Тэгээ эн чинь нөгөө нэг юу гэдэг чинь Deron Williams, Chris Paul хоёрыг Deron дандаа хожижоод байдаг. 10 жилээсээ л тий. Тэнгүүд Melo бас адилхан бохгүй. LeBron-ыг ганц дээрлэж тоглодог хүн. 10 жил мөлийн сургуулиудын тэмцээн тоглохоор дандаа л ер нь хождог байсан Melo байсан баг. Ийм нэг ер нь монголчуудын баг нэлээ хайртай тоглогч байгаа. Гоё шүү дээ. Маш олон фэнтэй. Ийм гоё тоглогч ингээд ямар ч алдрын танхимын гишүүн болохоор болж байна. Dwight Howard бас дээр нэмэгдсэнийг хэлье. За баяр. LeBron нэрч айгу сайн найзууд те. За үргэлжлүүлээ бүгдээрээ өрнөд бүсийн хүсдэгтэй харцгаа энэ 7 хоногт ерөнхийдөө дүр зургууд тодорхой болж л байна. Гэтэл бас яг одоогийн байдлаар байна шүү дээ. Тийм яг одоо 68 гэдэг чинь Houston 4 тоглолт 4 хожил дутуу гэхээр Houston-ы 20 дугаар байр бараг баталгаажчихсан юм байна дөө. тийм ээ. Lakers өнөөдөр Pelicans-ыг хожсон тий. Тэгээд 47-д хожлоо аваад 3 руу ороод ирлээ. Denver Warriors-д хожигдсон учраас 4 рүү. Ингээд таарчул яадаг юм плей-офф тоо. Warriors Lakers хоёр бараг таарах бах уу нэр шүү. Мэм сарда сар хагасын өмнө 2 дугаар байранд явж исэн баг шүү. Тэр чөлөө туналт хийж байгаа юм шүү. эндээс зүгээр нэг юм харагдаад байна. Одоо энэ 3-т явж байгаа баг 8-т явж байгаа баг хоёр он 2 хожил 2 хожигдл. Тэгэхээр одоо тоо бодоход хэцүү болчиход байгаа. тий. Одоо Lakers ч 5 тоглолт үлдсэн байна тий. Одоо Lakers зүгээр өрөндийн нөгөө бусад багуудаас гол нь нөгөө хоорондын харьцаагаар илүү байгаа даа. Тий. Тайбрейк дээр тэгэхээр илүү байна. Тийм, тайбрейк дээр дандаа илүү. Тэгэхээр уг нь бол өөрсдөөс нь л бүх зүйл хамаарна. Одоо үлж байгаа тоглолтууд дээр нь хожоод явчихад бол 3 дугаар байр нь баталгаачих гээд байгаа байхгүй. Гэхдээ хуваар нь хэцүү байгаа л да. Denver Lakers хоёрын хуваар бол аюу хүндлэг. Тэгээ Lakers-ийн нэг ойлгож болохоор тал нь OKC-гийн эсрэг 2 тоглолт тэр хоёр дээр ядарч нэгэн дээр нь хожих хэрэгтэй. OKC ч гэсэн одоо ер нь бие сул тавих тал руу гарна. OKC бол гол тоглогчтой ер нь нэгэн дээр нь амрааж таарна. Тэ. Тэгэхээр тэр бас нэг талаараа сайн мэдээч юм шиг те. Lakers-аас амраамаар байгаа шүү дээ. Phoenix-тэй хэдэн тэр бомын уналт болчихлоо шүү тий. Жинхэнэ нөгөө 50 сая уналт гэдэг шиг уналж байгаа. Bradley Beal тэгээд гимтэж орж ирээд өнөөдрийн тоглолтод 1 оноо 4 самбар 5 30 минут тоглож байгаа шүү дээ гол нь. Тэгээд 6-аас тэгвэлөө. Тэн дээр өстө бог яах нэг юм шүүмжлэгч. Bradley Beal 50 саяг авч байгаа нь. Одоо тэр жиг шүүмжлэх хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Үгүй одоо тий шүүмжлэх. Цалинд өөрс тоглох хэрэгтэй шүү дээ чи одоо. Үгүй ядаа цалингийнхаа талын талд ч хүрэхгүй байгаа. Тэгээ цон бараг зөвхөн Durant биш бараг багаараа тарах юм шүү дээ. Ер нь тэгж явах шиг л. Ер нь тамирчдын хувьд нэг хамгийн том асуудал чинь за мэдээж баг итгээд цалиа өгнө. Тэрэндээ хурц тоглох. Westbrook-ээс 25 дахин илүү цалиа авч байгаа хүн тэнцээ. Westbrook-ээс муу тоглож шүү дээ. Хамгийн тэр Westbrook-ийг бас өмөр хүнцгэн тэр баг. Тэгээ ер нь плей-ин лүүч орж ирч чадхааргүй болчих шиг бол. Тийм одоо энэ даас чинь чичрээд эхэллээ шүү дээ. Тийм байна да.
За ингээд энэ түрээд үзэгчтэй хэсэг хугацаанд баазар нэвтрүүлгээ завсарлуулан эргэж ирэхдээ бид дорнодын талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүүд Тэмүүл Пепси. Эргэн тавтай морил баазар та бүхэнд энэ улирал 24 дугаарыг хүргэсэн байна. За үргэлжлүүлэн бүгдээрээ дорнодын талаар ярилцсан. Гэхдээ Майамидээс эхлэе гэж бодож гин. Өнгөрсөн сард 10 дараалал хожид хүлээгээд баггүй шүмжлэл хүртээд байлаа. За тэгсэн чинь заас хэрэгсэн. Хоцсон байсан. Гэхдээ энэ тоглолтын дээр Memphis эсрэг яаж тоглосон юм бэ? За эн чинь нөгөө нэг манай гуутай залуугийн маань бууга үзүүлсэн. Хоёр дахь сануулга авч $75,000 торгуулах болцлоо хангасан тоглолчуд. За ихтэй сайн мэдээ Memphis дасгалжуулагчаа солиод одоо бүхний л уурыг хүргэжээ. За ямар тач хожсон тун сайн мэдээл байлаа л да тийм. Зовжиж хоцсоо гэхдээ бас. За эхний хагас магс бол амар муу тоглосон шүү дээ. Ер нь бол. Тэгс. Тэр харин Бэйн гайгүй тоглосон. Тэгээд хин их сайн тоглосон. Scottie Pippen Jr. Нөгөө талаас Бэм бол үнэхээр сайн байсан. Тэгээд Hero бол ажиллаа хийсэн. Wiggins тоглоогүй. Энэ тоглолт болсон. Майамид тэгээд бүр энэ улирлын турш 6 тоглолт тэгэл 5 тоглолт дараалал хожил авсан тохиолдол нэг ч байгаагүй байлаа шүү дээ. Хамгийн сайн гар нэлсэн үедээ уул нь яг дөнгөж ирээд л байлаа. Энээс чинь өмнө харин Майами чинь юу Бостоныг бол хожигдсан байсан. Тийм, Бостоныг хоцсон шүү дээ. 20 бараг 20 тоноогоор тийм. Гэтэ яг Бостон ч бас одоогоор виз бол тавьсан байгаа л доо ер нь бол. Бүх юм тодорхой болсон юм шүү. Тэгэхээр одоо энэ OKC, Бостон за магадгүй одоо дээр нь Хьюстон нэмэгдэх байх. Энэ гурван баг одоо үлдэж байгаа тоглолтууд дээр зөндөө хожигдож ч магадгүй. Ер нь одоо 2-3-2-3-аар намраагаал явчихсан дөө. Тэрэн дээр бол нэг юм шүүмжлэл ярих шаардлагагүй болчихж байна гэсэн. Кливленд бас адилхан. Ер нь 4 баг бол тэгчих байхаа. Бостон, Кливленд тэгээд энэ Хьюстон, OKC дөрөв бол одоо юу ч наардахгүй шүү. Одоогоор удирдал санаа амруулчих шүү. За тэгээд энэ тоглолтын үед бол жаа үнэхээр сүүлийн хагаст бол үнэхээр зогсоодчихгүй байсан. Энэ дээр уг нь Бэм их гоё хаалт хийгээд эргээд Майамид тогтлоод Тайлер Хиро тоглолттой ч байсан. Тэгээд яг гоё мэдрэмжтэй тоглоог энэ дүүсдэг тэнцүүлсэн. За тэгээд 13 секунд. За тэгээд Жааш шиг ийм хурдтай тоглогчд ийм хангалттай цэлээсэн хугацаа тавиад өгчгөө тэгээд нэг ийм юм төгсгөлт нь болж байгаа юм да. Давхар хамгаалч ирэх боломжгүй байсан угаасаа хэцүү. За тэгээд жаа ямар ч гэсэн хожлын шийдэлт хийгээд таархан формтой байгаадсан багаа эргүүлэн хожилт хүргэсэн. Тэгээд тоглолтын дараа ямар ч гэсэн бид нар нэг ялтын замдаа орж явах шиг байна л гэж хэлнэлээ. Гэтэ одоо 8-д орчлоо шүү дээ. 8 руу унчаад л явж байна л да. Буутахаас бусдаарч тэгэл дахиж төрхөөл тоглогч л тааж амараад. За үргэлжлүүлээ Майамидын талаар ярилцъя. Энэ хожлын цуврал ямар тач тэгээд зогслоо гол нь тэд хаа хүрэх юм бэ улирлаа. Плей-ийн за нэг даваал тэгэл плей-ийн цувраг давах юм уу дөө? Харин тийм плей-оффт тэгээд ер нь нэг дээдлийн багуудтайгаа үзэхэд хэцүү л болчихсон шүү дээ. Одоо Кливленд Бостон хоёрыг яг Майами хожиж байгаагаар харахад хэцүү байна шүү дээ. Улирлын үлдсэн хувааруудын хувьд бол харьцангуй гайгүй Бакстай маргааш тоглоно. Тэгээд Фили, Вашингтон, Пеликанс байсан сайн. Гүн сайхан хоёр шүү дээ. Тийм, хожил авах бүрэн боломжтой. Гэхдээ хожоод 6-аар дэвшихгүй. Тийм. Тэгэхээр за 7-д бичигддэг юм а гэхэд плей-индээ хожоод за 7-р байраараа орлоо. Талбайд Тэгэл Бост шүү дээ. Плей-ийн талбайд. Одоо яг ер нь зам нь мухар болцсон л доо. Жимитэй бол за бас нэг жоохон бодож үзэж болох юм. Гэхдээ энд багт Жимигүй шүү дээ. Одоо ингэ бодохоор бусад ч багуудыг лидерүүд нь бод. Майами ба хитийн лидер одоо Hero гэдэг байгаа шүү. Hero. Тэгэхээр Трей Янгтай харьцуулсан ч ур чадвар тутгаар хүн байхгүй юу? Тэгэхээр яг ийм ойрхон өгөө автор тоглолтын дээр хожуулах хүн бол биш л баг. Арай гайгүй Островс. Заваар дөө. Нэр ш. Жими Батлерыг байхад Денверийг авраг авдаг жил 8-аар гарч ирээ шууган тарьсан шүү дээ. Одоо бол 8-аар гарч чадлаач тийм зүйл болохгүй байна. Гол нь Жимиг байхгүй. Ямар ч боломжгүй. Багийг нэг тийм Лидер байхгүй. хожилт хүргэдэг тоглогч Майамид яг үндэ Яг байхгүй. 3-4 айгүй ойрхон алцаал өгөө аваад явах бах. Тэгэл Клач мөчөж тоглолтыг шийддэг хүн байхгүй. за Hero нэг 5 тоглолтоос нэг мэг дээр нэг яг хожлын баазар хийвэл хийх бах. Тэгэл өөр байхгүй дээ хэцүү. Яг нь Нью-Йорктой таарсан бол нэг бодож үзэх байсан баг. Магадгүй. Бостон, Кливленд хоёр болохоор
зам нь нөхөрлөл. Ямар ч хайр баг. Нэг сайн бахаа өргөжлөлөөр бүгдээрээ шууд нэгсийн тоглолтыг харцгаая. Тэд Cavs-тай тоглосон. Энэ хоёр ч тэгээд бас үлрэлэн тодорхой болцсон байсан хоёр баг. Тэгээ бас амрааж шүү. Катигийн 7 хоногт амраалаа шүү. Тэгээ нэг амраасан. Тий. Зөвлөдөө угаасаа. Клибленд ч Зураар гарах нь тодорхой гэсэн. Тий. Дээшээ замгүй болцсон угаасаа. Доошоош аюул. Доошооч аюул бол багтаа болцсон. Яг хоо тоон боломж бол байгаа. 3 хожлын зөрүү байгаад байгаа. Гэхдээ хэцүү. Дээшээ нөгөө багуудын дэвшгээд. Одоо үлдэж байгаа тоглолтуудаас за Нью-Йоркны ганц хожчиход л 2 найдвартай. 3 дугаар байранд баталгаач чинь гэсэн. Тэгээ. Тэгээ Нью-Йорк сүүлийн үед сайн мэдээнүүд бол байна. Удахгүй Брансон ер нь эргээд ирэхэд нэлээд өгцсөн байна. Одоо Маргааш манайхаар Брэтлиндээ нийт 2 өдөр дараасан тоглолт. Энэ хоёрын нэгэнд нь бараг ирчих юм яриад Бараг л шүү. их дээр нэрчих юм бэл. Тэгээ Бранс нэрэхгүй бол Нью-Йоркт хэцүү л харагдчихлаа. Тий. Гэтэ яг энэ нөө Брансныг анх гимтснийхэн дараахан аналистууд ярьж ирсэн. За Бранс удирдлагын төгсгөл ирлээ гэд плей-офф яг нөгөө удирдалд байсан 100% Брансныг бид бас харах уу. Тэр шагааны зовир яг 100% эдгэрээд орж ирэх үү гэдгийг тэр бол эргэлзэж гин гэж хэлж ирсэн. Тэгэхээр одоо тэр бас юу болох нь вэ? Ямар ч удирдлагын төгсгөлийн нэг 2 тоглолтод бол Брансныг нэг минутын хязгаартай ч гэсэн тоглуулад нэг жоохон форм мэдрэмжийн эргүүлээ авчрах юм хийх баг л та. Тэгээ энэ тоглолтоос зүгээр өөрөө тайлбарт нь ч суусан. Тэгээд Бранс ирэхгүй бол Cavs бол ер нь юм болохгүй юм билээ дээ Нью-Йорк. Ер нь Бранс ирэхгүй л ямар ч багтж юм болох. Cavs битгийл доошоогоо одоо тэр хаах гээд байгаа Детройттойгоо ч эвгүй юм шүү. Харин тийм. Түрүүний яриа байхгүй юу? Йокич чин тоглоулдаг хүн гэдэг шиг Брансон чин тоглоулдаг хүн. Нөгөө хэд нь төгсөгдөл хүмүүс байгаа байхгүй. Яг том багтаа тулахаар хэцүү болчиход байгаа юм Йокич тий. Детройт ч одоо түүхэн үйлрэлтэй ирсэн. Өнөөдөр ингээ плей-офф ирэхээ баталгааж Би бол ер нь энэ апсет гаргаж магадгүй баг Детройт л гэж бодоод. Тийм орондод 6 дээр болов. Тийм Нью-Йоркийг ер нь угтайлгаж магадгүй. магадгүй юм. Бранс найдваргүй Эвгүй байвал. Тэйгүү байвал тэгэл ер нь явж магадгүй шүү. За гэхдээ нэгсийн хамгийн сайн мэдээ нь ямар тааш тэгээд Брансон бэлтгэлтэй эргэж орсон. Маргааш юм уу нөгөөдөр Атланта Хawks эсрэг эргэж ирнэ гэсэн мэдээлэлүүд бол байна. Тэгээд түүний эзгүүд бас Анунапигийн оноо авалт нь өөрөг ройл нь өндөр байлаа. Багтаа үзүүлэх нөлөө нь сайн байлаа. Ер нь нэг баг гэж сар болчихлоо шүү дээ. Тэглээ. 3 сарын 17-оноос хойш тоглоогүй юм билээ. Тийм. Баг ингээд нэг сар төхөөд 2-3 Нэг талаасаа бас амралт багтаа байсан үнд амрах сайхан л юм болов. тархитлагоогоо олон бие махбодоо амраах боломж уг нь гарсан. Тэгэхээр одоо зөвхөн нөгөө гимтлийн зөвөргөө бол Брансон уг нь их гоё орж ирэх гээд байна л да. Тийм. Тэр гимтэл нь харин яг 100% эдгэрсэн үү үгүй юу? Их хийвгүй гიშгсэн шүү. Амар гიშгсэн л дээ. Арай л гүнзгий гიშгсэн. Шагаан баг газар хүрсэн шүү дээ. Тэгээ сар яахгүй нэг чинь хүндэл гэсэн үг л дээ. Тэ. Шагаач гайг болдог юм ороод ирдэ шүү дээ. Нэг 7 оноо ороод ирчихсэн шүү дээ. Тэр зөөлөд нөгөө нэг холбоо сэдвүүд л нэлээд гимтсэн л баг. Тэгээд бид нар чинь нэг аюултай юм нөгөө нэг жоохон ачаал болохоор ингээд зовирлаад өвдөд идэг тий. Тэр нь л гол асуудал. Брансын тэр нь л санаад авч ин түүнээс биш энэ тоглогчийн форм тоглолт эрүүл сарвал байхдаа тоглож байгаа байдал бол угаасаа Нью-Йоркийг энэ төвшөнд авчирсан. Тэгээд тэрэнд бол итгэж байна. Гимтлээс нь л жоохон имиж. Тэгээд эргэж ирээд хүлээлтэнд хүрэх хэсгийг бид туу удахгүй эх 7 хоногт харахны үргэлжлүүлэн бүгдээрээ баксын талаар ярилцгаая. Тэд энэ 7 хоногт Филид зочилсон байгаа. За энэ 7 хоногт ер нь энэ супер одуудын галзуурдаг 7 хоног бейс мэтэл боллоо шүү дээ. Тэгээ урт өдрөлийг одоо ингээд 3 хувааж авч үзэх юм бол өрнөл эхлэл хэсэг нөгөө уучраа олох, формонд орох нэг сар хагас. Тэгээд уучраа олоод улирлаа нэг бүтэн зураглах, ер нь өөрсдөө хаана ямар хуу потенциалтай ингээд нэг юм шалгах нэг юм мэдээж авах байвал солилцоогоо хийж нөхөх тийм нэг хэсэг. Одоо болохоор бүх юм тодорхой болсон. Одоо яг нөгөө тамирчид бүгд төвлөрөөд дайрч эхлэх нэг юм уу ирж байгаа. Тэгээ энэ дээр супер одууд бол аргагүй ийм формонд орно л доо. Янас 20 ассист өгсөн. Бацраа. Энэ 7 хоног харин Стеф Йокич хоёроос инспирэшн авчих шиг боллоо манай. 35 оноо 17 самбар 20 дамжуулалт 2 бөмбөг таслалт 38 минутанд. Гайхсан шүү дээ. Ийм үзүүлэлт. Одоо бид нар нөгөө нэг ийм амар үзүүлэлт баг энгийн юм шиг хүлээж авдаг болсон чинь. Янасын энэ үзүүлэлт түүхэнд анхных гэхээр бас гайхсан. Яг нэг тоглолтод ийм статистик үзүүлсэн тоглож байгаагүй юм байл л дээ.
Уг нь ингээ бодохоор их энгийн юм шиг санагддаг болчиход байна л да. Муухай давруу болчиход байна. Гэхдээ Йокич, Мокич, Вестбрук, Стефи нэг амар Лука энтри амар статистикаас болоод тэгсэн чинь эн чинь яг бодит байдал дээр байгаагүй л статистик юм бэ лээ. Фили тэгээ хэцүү болчихжээ. Энд одоо Боно Моно ч нүуний нөхөр гарч байгаа. Бид оноог авч маад байсан багаас. Үгүй Фили таньдаг хүн ч байхаа байсан л байна. Quentin Grimes уг нь ардаа энэ TNT-ийн тоглолт шүү дээ. Харин Улирлын ихэнд энэ багийг ингэж л үнэлж исэн байхгүй телевизүүд. Тэгсэн одоо TNT Detroit-ийн тоглолтыг авдаг болчиход байна. Тэ солиод Detroit-ийн тоглолтыг авч шít одоо. Энэ 7 хоногт бүр том жишээ. NBA TV-гээр 5 гарагт Detroit OKC гэсэн тоглолт анханасаа бидэнд хуваарьт ирсэн байсан юм. Тэгсэн чинь тэр тоглолтын TNT булаагаад авчиж шít. Тэ манайхаар гараагүй шít. Нөгөө Bad Boys чинь биднийг ярихгүй байна гэдээсэн чинь тэгэл TNT онцлоод авчлаа тийм. Тийм л юм болчих. Хамгийн гол нь за Янис ийм түүхэн амжилт үзүүлж байгаа энэ жилдээ тэгээд MVP-ийн жагсаалтанд Shea Yokich хоёроос дээгүүр тавигдаж яригдахгүй байна гэхээр харамсалтай санагдаад байгаа юм л та. Янасын яг л нөгөө карьерийн л ер нь MVP авч байхдаа үзүүлжсэн статистиктэй удирдлагахгүй энэ жил. тийм. Урдсан санд асуулт гарсан юм шнэ. За тэгээ MVP-гийн санд асуулга нэг юм байна. Урдсан санд асуулга энэ зүгээр нэг юу гэх одоо судалгаа гэх юм уу та. Энэгээр л гардаг шүү дээ. ESPN-ийн зүгээс Америкийн спортын зайлангуяа NBA-ээр дагнан бичдэг 100 сэтгүүлчээс санд асуулга авч байгаа. Тэрийг ингээд улирлын явцад аваад яваад байдаг. Энэ бол 3 дахь удаагийн санд асуулга нь. Тэрэн дээр ингэж өгсөн байлээ. Тэгэхээр энэ 100 сэтгүүлчийн за ядаж тал нь MVP-д саналаа өгдөг сэтгүүлчд байгаа. Тэгж байгаа. Тэгэхээр ер нь нэг хан гараад ирчихэж байгаа гэсэн үг. Тэгээ энэ үзэгчтэй ч гэсэн бэлдэж ин дөө энэ үлрэл нэг иймэрхүү шээ авъя шүү. Та зүгээр нэг олон бити яриарай л гэсэн утгатай. Яг энэ зүгээр нэг жоохон бодохоор юм нь яг энэ санал асуулга Йокичийн саяны 60-10 хийхээс өмнө гарцсан байсан шүү. Тийм. 60-10 ч хожигдсон л та тэгээд нэг өөртөө болохгүй. Одоо тэгээ та гурийн бодол одоо нэг талтай ер нь гарч Гарцсан байна уу? Гарсан уу? дуудаж шүү дээ. Тийм. Шээ шүү дээ. Би болоо гарчаад гэхдээ Йокичийн өмнөөс бас жоохон Харамсаал нэрнгээс 30-20 60-60 шээг ингээд за угаасаа шээ авчлаа гэдгийг хүлээн зөвшөөрчж байгаа дотроо. Гэхдээ Йокичийн өмнөөс бол харамсаж байна. Тэгээ одоо саяных бол 100 сэтгүүлч гаргаж өгнөн дээр тоо тэнцэх боломжтой тий. Одоо нөгөө яг жинхэнэ санал асуудаг чинь заавал сондгоо тоот байдаг. 101 байдаг лөө. 101 ч илүү. Заавал яг нэг нь илүү байх хэрэгтэй. 99 ч илүү нэг тийм. Тэнцэж болохгүй. Тэнцэж болохгүй. Угаасаа тэгээ шээ авах л та. Өнөөдөр тэгтээ Shea Rockets эсрэг ганцхан торгуулийн шийдэлт хийсэн мөлий. Тэр нь нэлээд тэгэл хүчлэхгүй байгаагийн шинж бас одоо бол ер нь нэг тоглоод баг ирэхгүй шүү дээ. одоо шээ бол тоглоод ирэхгүй 65-аад авцсан. Гэтэл лигийн хамгийн залуу баг ядрахгүй байна л та. За үргэлжлүүлээ бүгдээрээ дорн төгсөн юм. Хамтдаа харцгаая. Тэгэд энэ 7 хоног ер нь манай нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг эхний хэсгээс богинохон болж байгаа. Яагаад тэгэхээр дорн бүст яг өмнөдөө үзэгчтэй ярих юм үнэхээр алга. Бүснэгт нь ч өөрчлөгдөхгүй байна. Тэг. Яг л байлаа. Хорнет зогийн ирээдүг ярил. Вашингтон хэлээр. Гэхдээ одоо хараа яг ингээд нэг 6 5 4 5-аараа салцсан байгаа байхгүй бүх юм тодорхой. Зүгээр одоо 2 ойлгомжтой. Тий. За баг эхний 3 ойлгомжтой. Плейнд хинүүс тоглох уу? Яах уу гэдэг бүх юм тодорхой. Зүгээр яах уу тэр 5 6 дугаар байранд 2 солигдож магадгүй юм байна. Тий. Тэгэл бусд нь бараг хэвээрэл юм шүү дээ. Плейнд хинтэйгээ хоорондоо тоглох уу гэдэг ялгаа гарах бах түүнээс биш. Энийг үргэлжлүүлээд буцаад өрнөд бүсийнхаа хүснэгтийг үзэж болох найруулагч байгаа. Одоо энэ дээр Cavs 62-15 гэсэн амжилттай байна. Boston Celtics өнгөрсөн жил 64 хэд байлаа. Улирлан дууссан юм байлээ. Тэгээд энэ жил яг л өнгөрсөн жил 10 авсан багийн амжилтыг OKC Энэ одоо сая нөгөө 1 сар 2 дугаар сар мар дээр чинь Cleveland ч OKC-гээс бүр тасарсан юм жийсэн шүү дээ. 5 аваа хожид илүү гарцсан. Гэтэл одоо яасан? Cleveland тэгээ дундуур нь нэг сая нэг хэд тоглолт дараалал хожигдсан юм аа. 5 сүүлийн 10 тоглолтондоо 5 шүү дээ Cleveland тий. Тэгэхээр яг уу тэглээгээд нэгээрэл гарч байгаа юм л да. Тэгэхээр бас нэг тийм шүүмжлээд авч зүйл биш л тий. Тэгээд Cavs-аас MVP өрсөлдөд байхгүй ч тэгээд бүр бүр амар болчихж байгаа. Шээ бол MVP-гээд тоглоод байна шүү дээ бас. Тий. Тэр нь бас тэгээд хожил авчиад байна шүү дээ. MVP-ийн төлөө гэдэг чинь тэгээ нөгөө гэрэн дээр нь заалт байгаа шүү дээ. Одоо хэдэн долларын сая долларын бонус. Supermax гэрээний сонголт яригдчих. Тэр одоо MVP-ийн төлөө ер нь яригдж байгаа хүмүүс бол бүгдээрээ бүх NBA 1-р баг 2-р багт нэрлэгдэнэ. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг дараагийн том гэрээнд чинь нөлөөлнө шүү дээ. Одоо сүүлийн
дөрмөөрөө бол сүүлийн 3 жил MVP авсан. Эсвэл бүх NBA багт нэрлэгдсэн, хамгаалтын багт нэрлэгдсэн. Финалийн MVP авсан ч юм. Финалийн MVP авсан ч юм уу. Ийм гол шагналуудын аль нэгийг заавал авсан байж чиж Супермакс Грийн эрхийн нэгдэж байгаа. Тэгэхээр тэр талаасаа харахад бол яалтч байхгүй. Одоо наатан дээр чинь тэгвэл KD яах юм бол гэдэг асуулт гарч ирнэ. Яа тэгэхээр KD 63 тоглолтод оролцсон байгаа. Бүх NBA багт нэрлэгдэхийн тулд 65 тоглолтод оролцсон байх шаардлагатай. Тэгээд ямар ч сүүлийн 2 тоглолтод ирж оролцгол юм байна. Тэгээд гэтээ бас тэр шагналыг авахын тулд эргэж ирэх үгүй юу? Баг нь одоо ингээд плей-инээс ч Гэхдээ тэгээд плей-ин дайрах Орнолтоо байх л та. тоглолтод бол заавал орно. Чин цаана карьер нь дуусч байгаа тоглогч сүүлийн том гэрээ 10 сая долларын ялгаа гарна. Маш том ялгаа гарна. Тэгээ 100 явах гэж байгаа учраас яаж ийм плей-ин руу дайрна. Тэдний мэдийг одоо бид нар л ахмад удаач гэж яриад болохоос зөв хүний бодит амьдралаар ярих юм бол залуу шүү дээ. Тэгэхээр цаана зөндөө амар шүү дээ. Зөндөө урт амьдрал байгаа хэдэн сая доллар ч гэсэн хэрэгтэй амьдралаа уртаар харна шүү дээ. Тэгэхээр тоглох л шүү дээ. 88 оны эд залуу хүн шүү дээ. Өнөөдөр тэгээд нэрээ Rockets плей-офф ирэхээ тоон дээр бол ойлгомжтой байсан ч гэсэндээ албан ёсоор баталгаажуулангуурт Brooks 1 сая доллар аавна гэсэн шүү дээ. Багасаа. Тийм нөгөө плей-оффт оруул угаасаа тоглогч нарт нэг тийм бидний мэдхгүй жижиг заалтууд угаасаа байж идэг. Плей-оффт орох юм бол тэдэн саяын бонус аавна. Эхний дөрвөөр гарах юм бол тэдэн саяын бонус аавна. Эсвэл манай аг үлрэлт тэдээс олон хожих юм бол тийм. Одоо зарим дээр нь бүр үлрэлт тэдээс олон холын зай шидэлд оруулах юм бол статаар наривчлах гэдэг хүртэл бонус яг нэг үүргүүдийн ройлуудын тодорхой болгоод. За ингээд энд хүрээд баазар нэвтрүүлгээ өндөрлүүлээ. Дараа 7 хоногт илүү тодорхой плей-офф бол ойлгомжтой болцсон байх болно. Тэгээд илүү сонирхолтой мэдээлэлтэйгээр эргүү уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зүрх мартахгүй Радур Вайныг санаачлагч Toyota Top Motors байлаа. Баяртай үзэгчдээ сайхан байна.